Ариун сүнсээр таны үгийг ойлгох Монгол хэлээр дамжуулахад эзэмнүүдээр дааж аврагч эзэн Иесусийн нэрээр талархан залбирч байна. Амен. Өнөөдөр бид нар дуулал 28-ыг уншина. Дуулал номын 28. Эзэн тань руу би хашгир нам хадмын намайг сонсохоос бүү татгал зааж хэрв та дуугүй байвал нүхэнд ойчих хүмүүсийн адил болно. Би тань руу тусламжгүй хашгирах аваас би гараа тань руу таны ариун газар өргөх аваас гуйлдын минь дууг сонсоож буруутууд хийгээд ёс бусыг үлдгчтэй хамт намайг бүүж ширэн аваачаач. Тэд хөршүүдтэйгээ эвтэй ярих авч зүрхэнд нь бузар муу байх ажигуу тэдний үйлдэл хийгээд үйлдлийн цөвийн дагуу тэдэнд өгөөч. Гарынх нь бүтээлийн дагуу тэдэнд өгөөч. Авбал зохих зүйлсээр нь тэдэнд хариулаач. Тэд эзний үйл хэрэгүүд хийгээд гарынх нь бүтээлүүдийг оошоодгүй тул тэр тэднийг устгана. Тэднийг дахин босгохгүй эзэн магтагдах болтугай. Учир нь тэр гуйх дууг минь сонссон билээ. Эзэн миний хүч чадал, миний бамбай, зүрх минь түүнд найдсан билээ. Амен. Тусыг нь би хүртсэн билээ. Тиймээс зүрх минь баярлаж түүнд дуугаараа би талархнам. Эзэн бол өөрийнхөө хүмүүсийн хүч чадал. Тэрээр өөрийнхөө тосолсон хүмүүсийн авралын хамгаалт буюу хүмүүсээ аварч өрөөгөөч. Тэднийхээ хончин болж мөнхөд тэднийг үрээж. Амен. Дуулал 28. 주의 백성을 구원하시며 주의 산업에 복을 주시고 또 저희의 목자가 되사 영원토록 되시옵소서. 아멘. 아멘. Өнөөдөр энэ гайхамшигтай үг байна. Нэгдүгээр ишлэлийг харах юм бол дуулал 28:1. Эзэн тань руу би хашгир нам хадмын намайг сонсохоос бүү татгал зааж хэрв та дуугүй байвал нүхэнд ойжих хүмүүсийн адил болно би. Тэгэхээр нэгдүгээр ишлэл дээр гайхамшигтай бүх зүйл орсон байна шүү дээ. Яаж ингэж бичсэн? Өчигдөр би бас та бүгдэд хэлсэн. Бидний итгэлийн амьдрал гэдэг маань зүрх сэтгэл дотроо байлгах зүйл биш ээ. Итгэлийн амьдрал гэдэг маань зүрх сэтгэлээс эхэлдэг боловч мөн амаараа бид нар тунхаглах ёстой, хэлэх ёстой. Амаараа бид нар хэлээ зогсохгүй. Би өөр хийж байгаа үйлдэлээр мөн үзүүлэх харуулах ёстой. Тийм учраас Иесус хүмүүсийг харахад түүний итгэлийг хараад гэж хэлсэн. Иесус түүний итгэлийг хараад гэж хэлсэн. Тэгэхээр бидний Бурхны өмнө байгаа бидний итгэл мөн зүрх сэтгэл үйлдэл амаараа ярьж байгаа зүйл энийг Бурханд харуулж Бурхан мөн биднийг харж бидэн дээр мөн биднийг удирдах. Бурхан бидний зүрх сэтгэлийг мэдэхгүй гэж мэдэн шүү дээ. Бидний зүрх сэтгэлийг Бурхан бүгдийг мэднэ. Бурханы өмнө бид нар итгэлээ харуулахыг Бурхан хүсэж байна. Тэгэхээр эзэн бод бид нарыг итгэлээ харуулах хүртэл хүлээдэг. Бурханы тэр гайхамшигтай тэр ажлууд гэдэг маань амархан гэхдээ бид нарыг итгэлээ харуулах хүртэл Бурхан хүлээн. Тэгэхээр дуулал номын 28-ийн 1-р ишлэлдэр Давид бол ингэж хэлсэн байна. Тань руу би хашгир нам хэрвээ та дуугүй байвал нүхэнд ойчих хүн адил болно гэдгийг хэлж байна. Бурхан надад үгээ өгөхгүй бол гэсэн утгатай. Бурхан надад үгээ өгөхгүй бол би бол мөхнөө хадмын намайг сонсохоос бүү татгал заач. Хэрвээ та дуугүй байвал нүхэнд ойч хүн адил болно гэдгийг бол хэлж байна. Бурхан бидэнд үгээ өгөхгүй байх юм бол бүх зүйл хичнээн байсан ч гэсэн Бурханы үг байхгүй байх юм бол би ерөөсөө амьдрч чадахгүй гэсэн. Тэгэхээр Давид хааны хувьд бол өөр дуулал ном дээр бичсэн зүйл дээр алта мөнгнөөс илүүгээр зүгийн балнаас илүүгээр миний идэх зүйлээс илүүгээр Бурханы хуулийг хүсэмжлэн. Амен
гэж бол бичсэн. Тэр хэмжээгээрээ Давид хаан 나는 지금 나의 절망이 무엇이냐? миний өхөл юу юм бэ? Миний мөхөл юу юм бэ? 나에게 물질과 Надад бол эрүүл мэнд энэ бүхэл ертөнцид байгаа тэр зүйлүүд эрх мэдэл материалын зүйлсүүд байна. Тэрнээс ч илүүгээр Бурхан намайг сонсохгүй дуугүй байх юм бол би нүхэнд очноо, би мөхнөө, би үхнэ. Энэ бол Давид хааны зүрх сэтгэл үгээд амаараа хэлсэн үг бөгөөд үйлдэл. Давид хаан бол Бурханы өмнө бол төгсгөл үгээ харуулсан. Бурхан Давидыг харахтаа энэ бол миний зүрх сэтгэл нийцсэн нэгэн гэж хэлсэн бөгөөд энэ үгийн дагуу тэгж хэлсэн. Бусад хүмүүс мөнгийг болоод сайн олж чадахгүйс бол мөхөж байна. Миний бие өвдснөөс би мөхөж байна. Маш олон энэ зүйлүүд ажлууд миний хүслийн дагуу болохгүй байна гэдээ энд бол ерөөсө гутарч байна. Дараа нь болоод сүулдэ болоод зөвхөж байна. Сүулдэ бүр амьдрахыг ч хүсэхгүй байна. Зарим хүмүүс өөр амиа хүртэл хорлож байна. Тэр хэмжээгээр ертөнцийн зүйлүүдэд бүх зүйлээ анхаарлаа хандуулчихсан байна. Харин Давид хааны хувьд бол энэ ертөнцид байгаа зүйлүүд гадна Бурхан хэрвээ намайг сонсохгүй байх юм бол би амьдрах боломжгүй гэдгийг энэ дуулал 28-ыг дээр хэлж өгчээ. Тэгэхээр энэ ямар утгатай үг юм болоо? Эзэм минь та нар би хашгирнам, хадам минь намайг сонсохоос бүх татгалзаач. За тэгэхээр зарим хүмүүс болохоор бид нар Бурханы дууг өдөр болгон сонссон гэж ярьдаг. Энэ бол тэгж хэлж байгаа үг биш ээ. Бид нар өдөр болгон хорон болгонд Бурхан миний чихэнд өгнө гэдэг мань энэ бол осолтой зүйл. Бурхан бол тэгэл хүнд тэг сонсогдохоор тэгж чигээрээ ингэж чигээрээ гэж болвол дуу хоолойгоо сонсогдох Бурхан биш ээ. Харин та миний дууг сонсохгүй байх юм бол гэдэг энэ үг маань ямар утгатай үг юм бэ гэхээр Бурхан бидэнд бол өөрийнхөө хүслийг дамжуулж хэлж өгч байна. Бурханы хүсэл, Бурханы төлөвлөгөө, Бурханы тэр хүсэл, Бурханы тэр хийж байгаа үйлдэл, Бурханы гайхамшигтай ажлуудыг биднэрт ойлгуулахаар дамжуулж өгч байна. Яаж дамжуулж өгч байна гэхээр сүнслэг хүч чадлаар, ариун сүнсний сүнслэг хүч чадлаар. Амен. Ариун сүнсээр бидэнд Бурханы хүслийг дамжуулж өгч байна. Тэгэхээр тэр сүнслэг хүч чадал гэдэг нь хаанаас ирэх вэ гэхээр урдчлаад Бурхан хэдэн мянган жилийн дамжуулаад бидэнд ирсэн тэр бичигдсэн үлдсэн үгээр тэгэхээр энэ бичигдэж үлдсэн үг бол Бурханы хүсэл, Бурханы төлөвлөгөө, Бурханы хүсэл. Тэгэхээр энэ Библи, ариун Библи дээр бичсэн энэ үг байна. Ариун Библи дээр бичсэн үг нь тусдаа зүгээр л түүхийн ном болгоод хаяа нэг хараад би нэг цаг байхад уншаал. Тэгээд Бурхан бүр надад буюу онцгой хэлэх зүйлээ дуугаа сонсох байх гээл. Бурхан минь та чимээгүй байх юм бол би мөхнөө гэж хэлж байгаа юм биш. Харин Бурханы бидэнд өгсөн үг байна. Энэ үг бичигдсэн энэ ариун Библи. Тэгээ бичигдсэн энэ Библи гэдэг нь Бурханы сүнсээр олон хүн ариун сүнсээр бичсэн бөгөөд энэ үгээр дамжуулаад бидэнд өөрийгөө ойлгуулж өгнө. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлж байгаа нөхөр эзэн та нар би хашгирна харин хадам намайг сонсохоос бүх татгалзаач та дугуй байх юм болов үгийн хүч чадал үгийг ойлгох тэр сүнслэг хүч чадал байхгүй бол би мөхнөө. Тэгэхээр маш олон хүмүүс Библийн номыг уншдаг ойлгодгүй. Маш олон хүмүүс Библийг уншдаг ямар ч мэдрэмж байдгүй. Тэр байж байгаа байр суурь нь бол ерөөсөө тэр харанхуй нүхэнд ойцсонтой адилхан. Энэ бол үнэхээр том асуудал. Маш олон хүмүүс итгэлийн амьдралаар амьдарч байна. Ямар сүнслэг хүч чадалгүйгээр амьдарч байна. Мэдрэмж байхгүй. Үгэнд мэдрэмж алга. Үгийг сонсоод ч ойлгохгүй. Магтаад ч ямар ч мэдрэмж байдаггүй. Хүндэтгэл мөргөл өргөөд байгаа хэрнээсээ ямар ч мэдрэмж байдаггүй. Сүнслэг хүч чадал байдаггүй. Миний үнэхээр дуртай магтаал. Гэтэл бол
магтаал магтахад бол үнэхээр тэр гайхамшигтай сүнслэг хүч чадал мэдрэмж байх хэрэгтэй байдгүй. За ноёлоо уйлгаа бай гэхэд бид нар сүнслэг хүч чадал сүнслэг зүйлүүд сүнслэг мэдрэмж байхгүй болоод итгэлийн амьдрал бол хатан өгч байгаатай адилхан бөгөөд хурдан босож ирэх хэрэгтэй. Тэр сүнслэг хүч чадал бид нар тэр үгэн дотор аамен зогсох хэрэгтэй. Тэгэхээр бид нар үгийг сонсохдоо ингээд нойрмоглоод байх юм бол байнга л өөрөмлөл байдаг. Тэгэл нүдээ ингээд нээж чадахгүй. Хүндэтгэл мөргөл өрөх болгонд бол үнэхээр залхуутай хэцүү санагдахад байх юм болов магтаал жоохон тийм гоё байсангүй. За үг бол сонирхолтой байсангүй гэж хэлдэг. Гэхдээ за магтаал болвол тэгж сонсоход онц биш байсан ч гэсэн миний хувьд би бурхны өмнө бурхны үгийг би уншихад надад сүнслэг мэдрэмж байх ёстой байтал алга байна шүү дээ. Тэгэхээр бурхан болоод миний дуу хоолойг сонсохгүй байна. Тэгэхээр Саул хаан болохоор хичнээн залбирсан ч гэсэн Саул хааны хувьд бол залбирлын хариулт байхгүй, мэдрэмж алга сүнслэг хүч чадал байхгүй байна. Тэр цаг үед болоод иш үзүүлэгчээр дамжуулаад болол хэлж байсан. Иш үзүүлэгчээр дамжуулаад тэгээд түүний хувьд бол маш их хэцүү учраас бүр аргаа барахтаа тэр үс мөрчдөр очисон шүү дээ. Тэр хэмжээгээр бол хэцүү байдалд орж сүулдэ болвол тэр бол амиа алдсан шүү дээ, дайнд явж тэр хэмжээгээр мөхөж байна. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг маань заавал бурхны сүнслэг хүч чадал мэрэгэн ухаанаар бялхам дүүрэн байх хэрэгтэй. Мэдлэг мэрэгэн ухаан дүүрэн байх хэрэгтэй. Энэ бол маш чухал. Тэгэхээр энэ үг өөр ишлэл төр байна. Мөн ойролцоо бичсэн байна. 143편, 시편 143편입니다. Дуулал 143. Энэ үгтэй ойролцоо бичсэн байна. Дуулал 143-ийн 7-ыг харъя. За 7 бүгдээр уншия. Аяа эзэн надад даруухан хариулаач, сүнс минь доройтож байна. Надаас нүрээ бүү нугаач, стэгвэс би нөх рүү одогшдын адил болох юм аа. Тэрээсээ саяны дуулал 28-ийн 1-тэй ойролцоо хэлсэн байх шүү дээ, адилхан хэлсэн байна. Тэгэхээр бурхан минь та намайг сонсохгүй байх юм бол би нүхэнд ойдсон хүмүүсийн адилаа. Энэ бол мөхлөө. Надад бол амьдрах ямарч хүсэл алгаа гэж бол хэлж байна. Тэгээд энэ дээр юу гэж хэлж байна гэхээр эзэм та надад хариулаач. Надаас нүрээ бүү нугаач гэж хэлж байна. Дуулал 143-ийн 7 дээр бурхан та унтаад надад үгээ өгөхгүй бол тэр үг гэдэг маань сүнслэг хүч чадлаар болон мэдрэмжээр ийг бол юу хийсэн байна вэ гэхээр та надаас нүрээ бүү нугаач гэдгийг бол энэ сүнслэг хүч чадлыг бол нүрээ бүү нугаач гэдгээр дамжуулан хэлсэн байна. Тэгэхээр бид нар үгэн дотор мэдрэмж мэдлэг байхгүй, мэрэгэн ухаан байхгүй байх юм бол энэ маш том асуудал. Тэр хэмжээгээрээ бидний итгэлийн амьдрал дотор бол маш их аюултай зүйл ирсэн байна гэдгийг мэд хэрэгтэй. Зарим хүмүүс бол насан туршдаа итгэлийн амьдралаар амьдсарсан ямар сүнслэг мэдрэмж байдгүй нүгийг бол ерөөсөй ойлгодог ч хөө мэддэг ч хөө, зарим хүмүүс болохоор жоохон мэдрэмж байдаг ч гэсэн өөрийнх нь бодол дотор болвол тэр сүнслэг мэдрэмж байдаг. Энийг сайн ялгах хэрэгтэй. Тэр өөрийнхөө зөвхт байдлын талаар болвол би бол сайн байна гэж боддог. Тэр бол өөрийнх нь мэдрэмж болохоос биш, өөрөөр баярхаад байдаг. Тэр бол бурхны мэдрэмж биш ээ. Тэгээд ямар нэгэн хүний үгэнд бол мэдрэмж байдаг, ямар нэгэн тэр ёс суртахуун мэдрэмж байгаад байдаг. Би бол ийм ном уншдаг. Би энд бол ийм үнэхээр гайхамшигтай зүйлүүдийг олж мэдлээ гэж хэлдэг. За би кино үзэх юм уу? За драма үзэх юм, богино хэмжээний кино үзэх юм уу? Тэгэхэд бол миний зүрх сэтгэлд хүрдэг. Гэхдээ тэр талаар бид нар ярьдгүй шүү дээ. Ягаад гэхээр ертөнцөөс авч байгаа мэдрэмж учраас. Тэгээ маш олон хүмүүс бол тийм мэдрэмжид маш их дуртай байдаг. Тэр хүмүүс ертөнц болон ертөнцтэй бол ерөөсөө хойлолцчихсан байна шүү дээ. Харин бурхны нүүр царай гэдгийг бол тэд нар харж чадахгүй байна. ертөнцийн тэр хүч чадал мэдрэмж дотор байгаа хүмүүс харин бурхны хүч чадлыг
ариун сүнсний хүч чадлыг хүндэтгэл мөргөл өргөсөн ч гэсэн бэлхам дүүрэн байж тэр сүнслэг хүч чадлаар үгээр дамжуулаад үнэхээр миний зүрх сэтгэл надад хэлж байгаа юм шиг тэр үгийг хүлээн аван тэнд болоод хүчийг авч алсын хараатай байж үнэхээр өндөр хэлсэн шиг эзний нүрийг харсантай адилхан гэдгийг хэлж байна. Бид нар итгэлийн амьдралаар амьдрахдаа ингэж амьдрах хэрэгтэй бөгөөд ингэж амьдрч чадахгүй байх юм бол болохгүй. За миний хувьд мэдрэмж байхгүй байх юм бол тэгсэн ч гэсэн би өөрийнхөө хүслийн дагуу итгэлийн амьдралаар амьдрч байна. Үгүй тийм биш. Энэ бол итгэлийн амьдралч гэсэн үгсэн амьдрал байна. Тэгэхээр бид нар үгэн дотор мэдрэмжтэй байж жинхэнэ итгэдэг хүмүүс, жинхэнэ итгэлийн амьдралаар амьдрч байгаа хүмүүс үгийг хүсэмжилдэг. Амен. Үгийг бол маш их гүнзгий хүсэмжилдэг. Үгэн дотор баярлдаг. Амен. Библийн номлолд бол үнэхээр баярлдаг, хөөрдөг, баяртайгаар хүлээн авдаг. Дуудлал 35 дээр бас дуудлал номыг бол бид нар бүгдийг унших боломжгүй. Гэхдээ ишлэлүүдийг бол харъя. Дуудлал 35:22 эзэн та үүнийг харсан бүү дуугүй байгаач эзэн надаас бүү хол байгаач. Амен. Эзэн минь та үүнийг харсан бүү дуугүй байгаач эзэн надаас бүү хол байгаач. Бурхан чимээгүй байх юм бол надад сүнслэг хүч чадлыг өгөхгүй бол энэ үгийг би ойлгохгүй байх юм болов эзэн надаас хол байгаатай адилаа гэдгийг хэлж байна. Тийм ээ. Бурханы царайг харахгүйгээр Бурхан бол царайгаа харуулахгүйгээр хол байгаатай адилхан. Хичнээн би хүндэтгэл мөргөл өргөхөөр сүм чуулганд ирсэн ч гэсэн ямар ч мэдрэмжгүй хүндэтгэл мөргөл өргөх юм бол тэр хэмжээгээрээ мөхөл Бурханы нүур царайг харахгүйгээр түгээр зогсохгүй Бурханаас холдсон та адилхан. Тэгэхээр бидний амьдрал дотор сүнслэг хүч чадлыг дүүргэж өгөөч, сүнслэг хүч чадлаа дүүргэж өгөөч гэдгийг бол заавал хийх хэрэгтэй. Сүнслэг хүч чадлаа дүүргэж өгөөч. Бурхан минь та өөрийнхөө хүч чадал, Бурханыхаа ивэл нэгүслийг хүч чадлыг, итгэлийн хүч чадлыг дүүргэж өгөөч. Бурханы ойлгох тэр хүч чадлыг дүүргэж өгөөч гэж залбирах хэрэгтэй. Тэгээд өөр зүйл дээр бол би тэр мэдрэмжийг авах хүсэхгүй байна. Бус зүйлийг хайсан ч гэсэн Бурханы үг дотор бол тэр хүч чадлыг авсан итгэгч нар байх хэрэгтэй. Өнөөдөр ч гэсэн үнэхээр гайхамшигтай сүнслэг хүч чадлыг авсан итгэгч нар байхыг хүсэж байна. Залбирахтаа ч гэсэн үнэхээр энэ хүч чадал, сүнслэг хүч чадлын төлөө залбирах хэрэгтэй. Ариун сүнсээр хүч чадлыг дүүргэж өгөөч гэж залбирч өнөөдөр ялсан итгэгч нар байхыг хүсэж байна. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь далахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд бууруулаач. Бузар муугаас гэтлгээч. Хаанчлал хүч чадал алдарсан мөнхөд таны хамайн.